За. Тийм байна. Тэгээ би одоо саяхан мастер англид хийчихэд ирсэн баггүй юу? Баярлалаа. 2 сар л болж байна. Тэгээд би ингээ гайхаад байхгүй те. Ер нь би яаж явж байгаа төгсчөө. Тэгээ ингээ оюутан байснаа бодохоор ингээ надад нэг хичээл хийж ирснээс илүү ингээ амар үлссэн турсамжл амар хөдөлг за. Бакалаврч бай, магистрч бай би ингээ дандаа үлсдэг ингээ бүр амар үлсдэг. Гэтэ яг ингээ бакалавр, магистр хоёрын ялгаа нь штэ. Магистрт үлссэн ч гэсэн таргалаад идэм байх. Би бүр гайхаад за. Амар үлсөөл бүр ингээл ядраал үлсөөд ахц чи таргалаад идэм гэсэн за. Хүнд хэлэхээр хин ч итгэхгүй. Тэ амар бондоогоод ирсэн. Тэрнээс би бакалаврын оюутан багтаа амар турхаа исэн. Тэгээ яг хүн чинь ингээд таргалж байгаа бас мэдтгүн байна. Тэнд чинь ингээл угаасаа амар бид тухтай хувцас өмсөл хичээлээгээл яваад байгаа штэ. Тэгсэн чи яг бандаж ингээл багдаал эхэлт юм байна. Бүр ингээ орохгүй. Тэгээ яг тэ ганцхан жил болоод буцхын хооронд тэгээ шинэ бандаж худалдаж авдаггүй юм байна. Оюутны амьдрал. Тэгээ яг нэг энүүгээр татдаг за ингээ бүхсний голоор ингээл татуул их юм заяа. Тэгээ нөгөө мөнгөн болохоор за дарах юмаа дарчиж байгаа байна гэх. Болоо биш үү гэ тэ. Хамгийн гол нь тэрнтэйгээ ингээд тэгээ хүний өмнө нүцэн нэг бол нүв нүцгэн явах хэрэгтэй. Нэг бол дээгүүр нь палаж өмсөх хэрэгтэй. Амар тэ тийхгүй бол ингээд нэг тал мандаж өмссөн Аз оюут ингээ бодолтой. Уул нь би чи ингээ гаднаас амар Солонгос, Японоос ирсэн баян оюутан шиг харагддаг. Даан чи яг ингээ бандаж нь харсан чинь ядуу Аз юм шиг. Тий. Би ингээ амар ханиадтай ингээ халуунтай байхгүй юу? Харин тэгээ би шинэ ажилд ороод одоо 2-7 хонж ийн. Тэгээд тэр олон хүний нэрийг яаж тогтоодгийг та нар. Эсвэл тогтоохгүй ингээл зүгээр л ихчээ гэж яваад юм уу? Би тэгээ амар хэцүү насан дээр ирсэн байхгүй ингээ хүнийг ихчээ гэж дуудахаар хаяа бас доромжилсан болохгүй. Тэг яагаад гэхээр би нөгөө 30 гарсан 35 40 мөчтэй ингээл янз янзын ажид тахгүй бас тий. Тэг ингээ зарим нь ихчээ гэж дуудаа зарим нь цаанаас ингээл чи хөө юм уу гэдэг байхгүй юу? Тэг би ямар хүнийг ялгууртай харьцдаг юм бэ гэж бодоодсэн зүгээр хүүхдгүй ангилчих. Тэг хүүхдгүй байвал миний үе. Хүүхдтэй байвал ихч. Ирээл гэртээ очиж байгаа штэ аав ээж дэрээ те орон гэргүүн ч. Тэгээ бүтэн ингээл жилийн дараа тэгээ би чи өглөө 22 дугаас хойш тусдаа гараал ингээл амьдэрсэн. Яг ингээ буудан дээр оноогдож байгаа байхгүй юу? Миний амьдрал те. Тэг ингээ юу хаан тавьсан ерөөсөө байрандаа байхгүй заяо. Нэг бол эмээ ээж тийшээ хураач аав хураач ээж хураач. Тэгээ тэр гурав ерөөсөө хоорондоо ерөөсөө юу болж байгаагаа хуваалцдаггүй заяо. Бүр амар сони. Би бүр ингээд тус бүртээ тулж ажиллаж байгаа байхгүй тий. Тэгээд би яг 1 сар ингээд гэрийнхэнтэйгээ амьдарч явах хугацаанд юу бодсон бэ гэхээр үгүй энэ хэд яаж хоорондоо амьдард юм бол. Тэгээд би гайхаад энэ хэд бүр ерөөсөө хоорондоо амьдрахааргүй хүмүүс байна гэд гайхаадсан чи яг уу яалт ч байрны түрээс үнэхээр өмтэн болцсон блэ. Тэ хүн болгон дор бүр 1 сая гэл тэ үгээ залгиж амьдард юм бэлээ. Тэ 1 сая гэл тэ. Тэгээ би яг 1 саятай болохоороо би нөгөө амьдралдаа ингээд нэг ч удаа жирэмсэн болж үзээгүй хүүхэдгүй харин тэгчээд гордож үзлээ. Бүр чинхнээсээ өмнөх жил оюутан байхдаа оюутан чиг үлэн байт юм бэ. Айгу эмзэгтэй тэгээ гадаад сурахаар чи бүр эмзэг болоод ингээл тэгээ дээрээс нь үлэн тэгээ тэр тентхийн ангилд өвөлтэй даарч хөрөөд мөнгөгүй тэг ингээ ар гэрээсээ юм хүлээгээ горцсон чи ирдгүй. Тэг гол нь ингээд над дээр нэг танихгүй их чи ингээд 2 арц явуулчихээ гордоцсахгүй юу. Тэгээ би арц хүлээгээ сар болчихж байгаа байхгүй юу. Тентхийн Монгол оюутнуудаа бүр томроо шагаад заяа. Надтай 2 хайрцаг хаарч ирж байна. Та нарстай хүснээрээ өөмөө гэд амар нөгөөдөө бас давхар хүлээлгэсэн. Тэг эцээц нөгөө миний өвлийн гуталтай ирсэн арцаа авъя гэж очсон ч байхгүй. Тэг би ч мөнгө төлөөгүй, гуугаагүй, таньдаг ч хүн биш ингээд юм хэлж чадахгүй. Тэг гомдоод байгаа байхгүй бүр. Тэгээ гомдоод уур хүрээ тэгсэн мөртлөө хин юу н аарч гуйсан ингээд тэг нэг ингээд их цаг хөдлөөд тэгээд тэгсэн мөртлөө ингээд цаанаасаа ингээд горцсон сэтгэл чи ингээд амар хэцүү юм байна. Ингээд цээж зангираал явцсан заяа бүр уйлмар санагдаад, уурлмар санагдаад, бүр тэгэл орилмоор санагдаад, гэрлүүгээ залгаж бүр хашрамаар санагдаад заяа. Тэгэл бүр ингээд тэр өдрийн хичээл будаа шалгалт өгсөн байсан би бүр ядраад за харийгээд хариад би уйлаад унтж байгаа байхгүй юу. Гадаад байгаа оюутныг битээ тэгж
Тэгээд би бүр ингэж өглөөнөөс ирсэн чинь миний өглөөн гутлнаас савх гарч ирсэн. Манай тэг миний гутлыг явуулахдаа манай найз тэг савх хийсэн байсан дотор нь. Тэг намайг би савхаар хоол идмээр ингэ яриадсахгүй юу. Тэгсэн чинь тэгээд миний гордо гарцсан шүү дээ. Тэг өвлийн гутлаас сав гарч ирсэн. Юу вэ гэл тэгэл би амар тавьшраал за гэх тэ. Намайг ингээл амар сайн хүмүүжлэлтэй юмаа гэж зарим хүмүүс хэлдэг байхгүй юу. Тэгээд би ингээд яаж эцэг их чинь чамаа хүмүүжүүлсэн бэ? Тэгэхээр нь би дүүнрээ хүмүүжүүлсэн хүн байна. Би өөрөө хүмүүжүүлсэн хүн байна гэдэг ч аахгүй те. Гэтэ яг угаасаа л 80 90 оныхан за 80 оных гэж мэдэхгүй байна. Хөгш хүмүүс мэдэхгүй. 90 оныхан бол яг гэртээ ганцаараа дүүгээ хүмүүжүүлэл өссөн шүү дээ. Тэгээд би яг ахлагч нь ахгүй юу? Йоо манай дүүнэр үнэхээр сайн явж байгаа. Тэ үнэхээр сайн явж байгаа. Хин хүмүүжүүлсэн. Хин өсгсөн. Хин та нарын хоолыг хийсэн юм тэ. Тэгээ одоо ингээ 10 настай хүмүүс хоол моол хийж чаддгүй гэхээр би бүр гайхах юм. Вау. Ямар гоё те. Би хийж чадахгүй гэл. Эцэг хин хийж чадахгүй гэл те. Манай дэг чинь баг чи 10 хүрч хоол хийж чаддгүй мүү? Юу яриад байгаа ингээ те. Чи айлын том бистэй гэл те. Тэгэл үндэг шараад хоол игээл лавшаа игээл алтаг лээс. Гэтэ гоё юм аа те. 20 хүрчээд хүртэл хоол хийдгүү гэдэг үнийг сонсоор гоё идэж надаа. Тий. Би шал угааж чаддгүй. Яг шал угаадаг ажил манай дүүгийнх байсан. Тий яг тийм байгаа. Миний жоок сууг байсан ч гэсэн гаднах төрхөнд амарс тий. Намаа гүцхэн гарч ирэхгүй заяа. Би эд чи мөнгө төлсөн юм. За.